Сайн байцгаана уу? За бод гаригтай холбоотой мэдээлэл оруулж байна. За бод гариг удахгүй ухрах хөдөлгөөнийг хийн. За ухрах хөдөлгөөнийг мэлхийн ордонд ойролцоогоор 16% налуутай хийж эхлэх нэ. За 6 сарын 12-ны өдрөөс яг бод гаригийн маань сүүдрийн ухралт бол эхэлнэ. Хүмүүс ихэвчлэн энэ үеүүдээр ямар нэгэн байдлаар сүүдрийн ухралтаар аливаа зүйлийг бас илүү мэдэрч эхэлдэг. За ухрах хөдөлгөөн бол мэдээж яг бүр идэвхтэй үеийн 6 сарын 29. Гэхдээ сүүдрийн ухралт ч гэсэндээ маш идэвхтэйгээр хүмүүсийн амьдралд нөлөөллөө бол үзүүлдэг. Тэгэхээр бол энэхүү мэдээлэл бод гаригийн ухрах хөдөлгөөнтэй холбогдсон мэдээлэл ба 6 сартаа бас холбоотой мэдээлэл учраас илүү задлж дотор нь мэдээллийг хүргэх нь хүмүүст илүү ойлгомжтой байдаг. За тэгэхээр 6 сард болох асуудалтай зүйлүүд юу байх вэ гэдэг дээр энэхүү мэдээлэл маань орно. Тэгэхээр бод гариг ухарж байгаа учраас хүмүүс маань мэдээж асуудалтай зүйлүүдийг туулна, мэдээж аливаа зүйлээ хайж гээх, мэдээлэл алдагдах, мэдээллээ хүлээж авч чадахгүй бол харилцаа холбоонд үл ойлголцол үүсэх. За тэгээд тодорхой хэмжээнд бичин нийтлэх, ярьж хэлэх, сурч мэдэх талууд дээр чинь бас тодорхой хэмжээгээр асуудлууд үүсэх. За зарим нэгэн мэдээллийг дахин олох, зарим нэгэн мэдээллийг олохгүй байсан зүйлүүдээ бас энэ үеээр олох бүрэн боломжтой болж өгдөгөө. Тэгэхээр мэлхийн ордонд бод гариг ухрах нь бас эргээд ямархуу энергитэй байх уу гэвэл мэлхий бол гэр бүлийн харилцаа, орон байр, амьдардаг газар чинь бас нөгөө талаасаа эцэг эхтэй холбоотой, удам судартай холбоотой, гэр бүлтэй холбоотой, шийдэгдээгүй байсан, урд нь хийгдэх гэж байсан, хийгдэх гэж байгаа, хийж бодож исэн ажлууд үүнтэй шууд холбогдсон гарч ирнэ. Тэгэхээр 6 сар маань ихэнх тохиолдолд бод гаригийн юм ухралттай мэдрэмжтэй байх учраас ялангуяа сүүдрийн ухралтаас ахуулан ер нь ажлаа төлөвлөвөл танд илүү чухал нөлөөтэй. За тэгээд 6 сарын 29 болонгод бүр идэвхтэй нөлөөллүүдөө өгж эхлээд за 7 сарын 23 гэхэд бод гариг маань урагшлах хөдөлгөөнөө 16% налуутайгаараа урагшлаад мэлхийн ордондоо аялж эхэлнэ. Тэгэхээр бол бүтэн 1 сар гарны хугацаа танд бол асар төвөгтэй боловч эргээд зохицуулах ёстой байсан, зохицуулъя гэж бодож исэн, хийн гэж бодож исэн зүйлүүдээ хийж эхлүүлнэ. За нөгөө талаас болохоор энэ мэдээллийг ордуудад маань мэдээж цаашдаа яаж нөлөөлөх үү гэдэг дээр бол мэдээлэл өгнө. За нөгөө талаасаа бас энэ сүүлийн үед гарч ирж байгаа ямар нэгэн мэдээлэлтэйгээр асар буруу мэдээллүүд бас их явж байна. Энэ нь болохоор зүгээр астролог гэдэг нэрэн доор янз бүрийн шинэ мэдээллүүдийг пост хийх дуртай юм уу эсвэл ямар нэгэн мэдээлэл болгож постлох дуртай хүмүүс мэдээлэл хүргэж байгаа гэдэг маш буруу мэдээллүүдийг бол хүргэж байна. Хэд хэдэн вебсайт, хэд хэдэн Facebook-ийн пэйж, Instagram-ийн пэйжүүдээс би жишээлбэл шал буруу мэдээллүүдийг копидо тавьсан, эсвэл миний мэдээллийг бичээ тавьсан, эсвэл бүр элдв янз нь ойлгохдохгүй баахан зүйлүүдийг бичээд нийлүүлээд тавьсан энэ төр байгаа учраас хүмүүстэй гэж хэлэхэд буруу мэдээллээр мислид хийлгүүлвэ. За тэгээд буруу мэдээлэл үзээд итгээд өөрийнхөө ажил амьдрал дээр юу гэдэг буруу зүг чиг бариад явах юм бол мэдээж танд бас өөрөө чинь амьдрал ажил үйлс дээр бас төвөгтэй учраас энэ дээр жоох анхааралтай хандаач гэж бас зөвлөмөр байна. За нөгөө талаас нь болохоор бод гариг урагшлах хөдөлгөөн хийгээд эхлэнгүүт мэдээж ямар нэгэн байдлаар ажил үйлс дээр гацаасаад чинь тайлагдана. За дээрэс нь үл ойлголцоод байсан зүйлүүд бас энэ үеэр эргээд зөв тишээгээ чиглэгдэнэ. Тэгэхээр ордууд маань энэ үеүүдээр ямар өөрчлөлтүүдийг татах уу? За тэгээд бас 6 дугаар сар маань өөрөө маш олон сайхан гаригуудын бас аяллуудыг татж байгаа. Тэгэхээр түрүүний уртны мэдээлэл дээр мик маань нэлээд гацснаас болоод ойлгомжтой ярьж чадаагүй байж магадгүй байна. Тэгэхээр бол 6 сарын 9-нд бод гариг 6 сарын 9-нд Бархас ойд гариг маань сугар гаригтай хамтын аяллыг хийж байгаа. Тэгэхээр хамтын аялал хийж байгаа энэ үе маань их тааламжтай мэдрэмжийг өгнө. Ер нь бол Бархас ойд гариг, сугар гариг хоорондоо маш нөхөрсөх хоёр гариг байдаг. Ойрхон байснараа илүү fertile юм энергийг өгдөг буюу ямар нэгэн зүйл өснө, дэвжих, ургах
Тэгээд магадгүй зарим тохиолдолд бас одоо байгаагаасаа илүү өглөгч болох, байгаагаасаа илүү сурч мэдэх хүсэлт автах, байгаагаасаа илүү аливаа зүйлийг ойлгох, ухаарах тийм дотоод сэтгэлийн маш юм таатай, тэгтээ маш юм гоё өгөөмөр юм одоо энергийг бол энэ хоёр гариг маань өгдөг. Тэгэхээр энэ гаригийн маань нөлөөлөл мэдээж таны ажил үйлс юм, харилцаа холбоо юм уу, за тэгээд өөрөө ч үр хүүхэд юм уу, гэр бүлийн амьдрал юм уу, энэ зүйлүүд дээр бол идэвхтэй нөлөөллийг бол өгнө. Нөгөө талаас мэдээж 6 сард бол бод гариг маань одоо сүүдрийн ухралтай хийгээд эхлэнгүүд хоорондын үл ойлголцлуудын саад асуудлууд бол үүсхийг үгүйсэхгүй. Ялангуяа гэр бүлийн харилцаан дээр, орон байрны асуудал дээр, за газар зүйн байршил дээр, улс орны байршил дээр энэ төр их нөлөөлнө. Тэгэхээр энэ бол мэдээж хувь хүн болгон дээрээ өөр одоо ийм энергиудыг, өөр асуудлуудыг бол татнаа. За тэгэнгүүтээ энэ 6 сарын одоо ирж байгаа мэдээлэл бол 6 сарын 12-ноос ахуулаад ерөнхийдөө бол танд аягүй идэвхтэй мэдэгдэх үе байна. Тэгэнгүүтээ 6 сарын 29 болон 7 сарын 23 хүртэл яг бод гаригтай холбоотой мэдээлэл шүү. За тэгэхээр энийг тэгж ойлгож сонсоорой. За тэгэнгүүтээ ерөнхийдөө бол 6 сарын 12-ноос 7 сарын 23-ны хооронд бас юу болох гээд байна уу? За тэгээд нөгөө талаасаа бас одоо хөдөлгөөнүүд хийчээд одоо гаригууд маань байж хахад хүмүүс мэдээж зарим маань ажил эхлүүлэхгүй яваад аж болохгүй, эхлүүлж болно. Гэхдээ энэ ажил маань урд нь та төлөвлөж исэн ажил, урд нь та хийн гэж бодож исэн ажил байвал нэгэн цохилтой. Түүнээс биш цоош нийтээ санаа төрүүлэнгүүтээ тэр өдрөө эхлүүлнэ гэж явах юм бол танд мэдээлэл дутуу, төлөвлөгөө дутуу. За магадгүй хий гэж бодож исэн зүйл чинь яг одоо хангалттай танд идэвхтэй нөлөөллийг авчрахгүй энэ төр байх боломжтой учраас анхааралтай бай. Шинэ зүйлүүдийг бол битгий эхлүүл, хуучин зүйлүүдэд дуусгах юм уу, хуучин зүйлүүдэд үргэлжлүүлэн хий гэж зөвлөхөр харагдаж байна. За тэгээд 6 сарын 12-оос хойш таны хувьд ямар зүйлүүд болох юм? За ордуудаараа ингээд ярихад бол хоньны орд. За хоньны ордны маань хувьд дээр хэлсэн зүйлүүд бол ихэнх нь тохиолдно. Учир нь болохоор таны астрологийн чартны гэр бүлийн амьдрал, за дээрээс нь хаана амьдардгийг, за эцэг эхтэй холбоотой, ялангуяа эцэг эхийн холбогдлолтой одоо шийдэх ёстой асуудлууд, эцэг их удам судартай холбогдсон юм уу, гэр бүлийн хүрээлэлд ямар нэгэн зохион байгуулна гэж ярьж ирсэн ажлууд эргээд ардаасаа одоо гарч ирнэ. Таны хувьд энийг зохицуулах шаардлагатай болно. Тэгэхээр төлөвлөгөөний дагуу одоо ямар нэгэн зүйл хийх гэж байгаа бол танд гэр бүлийнхэнтэйгээ ямар нэгэн хийн гэж ирсэн зүйл, шийднэ гэж ирсэн зүйлүүд иргэн гарч ирнэ гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. За тэгээд мэдээж энэ үеүүдээр одоо хэрвээ та гэр бүлтэй холбоотой, гэр бүлийнхэнтэйгээ холбоотой ямар нэгэн газар үйл хөдлөх хөрөнгө, лагерийн байшин, за орон гэрийн тогтчлт, за тэгээд нүүх юм уу, нүүх суухтай холбоотой асуудлууд, за эцэг эхтэй холбогдлолтой ярьсан юм уу, шийдэх ёстой юм уу, бодсон юм уу, дурсгалтай холбоотой юм уу, зүйлүүд бүгд гарч ирнэ. Тэгэхээр энэ үеүүдээр ерөнхийдөө бол энэ зүйлд анхаарлаа хандуулаарай. За тэгээд 6 сар тэр чигтээ энэ одоо 12-ноос хойш энэ энергиуд маань идэвхтэй болсноороо та бүхий л одоо урд нь дуусгая гэж бодож ирсэн, хийн гэж бодож ирсэн, гэр бүлтэй холбогдсон, орон байртай холбогдсон, ах дүүстэй холбогдсон, эцэг эхтэй холбогдсон зүйлүүд бол нэн төрөнд одоо энэ зүйлүүдээр анхаарлаа хандуулахыг бол шаардж байна. За нөгөө талаас болохоор нар маань одоо мэлхийн орд руу шилжилт хөдөлгөөнийг бас яг одоо энэ ухарч явах үеүүдэд бол хийж эхлэн. Ялангуяа 6 сарын сүүлээр 20-д гаргаад ирэхлээр одоо нар маань мэлхийн орд руу орчин. Тэгэхээр бүр илүү дээрх асуудлуудыг идэвхтэй болгож өгнө. Таны хувьд бол илүү одоо гэр бүлтэйгээ цаг хугацааг өнгөрүүлэх, за ажил карьерийн хажуугаараас гэр бүлдээ анхаарлаа хандуулах, хий гэж бодож ирсэн зүйлүүдээ бас үргэлжлүүлэн хийхээс гадна эцэг эхтэй холбоотой ямар нэгэн асуудлууд үүсхийг үгүйсэхгүй учраас үүн дээрээ бас анхаарлаа хандуул, тэднэртэй харилцаа холбоо идэвхтэй бай. Тухайн хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нь ямар зүйлүүд үүсэх нь гэдгийг анхаараа гэж зөвлөхөр харагдаж байна. За мэдээж гэхдээ энэ одоо болж байгаа үйл явдлууд илүү эрэг тал руугаа бас нөлөөлөхийг бол үгүйсэхгүй. Ялангуяа сүүдрийн ухралттай үе бол харьцангуй зөөлөн ийм одоо байдлаар явагддаг бол яг одоо 29 болоод ирэхлээр буюу 6 сарын 29 болоход илүү идэвхтэй урагшлаж асуудлуудыг бол татнаа.
За тэгэхээр үүн дээр анхаарлаа хандуулаарай хонинууд. За энэ дараагийн орд бол үхрийн орд байгаа. За үхрийн ордныхны маань хувьд ирж байгаа бод гаригийн ухралт хөдөлгөөн сүүдрийн ухралт 6 сарын 12-нд бол эхэлнэ. За тэгээд эхний хэсэг дээр ярьсанчлан одоо ухрах хөдөлгөөн бол ирлөө эрчимжээд 6 сарын 29-нд эрчимтэй болж эхэлнэ. 7 сарын 23 гэхэд ухралт дуусна. За энэ удаагийн ухарж байгаа хөдөлгөөн бол 16% налуутай мэлхийн ордон дээр болж байгаа. Тэгэхээр мэлхийн ордон дээр болж байгаа энэ ухралт танд ямар нөлөөллийг авчрах вэ? За тэгэхээр мэлхийн орд бол таны хувьд ямар нэгэн байдлаар өөрийн чинь ах トゥ самраг садан өөрийн чинь хэрэглэх одоо унаа тэрэг машин тэрэгтэй холбоотой асуудал төр нөлөөлнө. Жишээлбэл 6 сарын 9-нд Бархасбад гариг маань сугар гаригтай хамтын аяллыг хийгээд маш эерэг одоо үр дүнгуудыг мэлхийн ордонд өгнө гэдэг маань таны хувьд өхрүүдэд маань нэг төрлийн одоо өөрийн чинь унах унаа явах аялал ойрын аялал зүйлүүд дээр бол нэн ээлтэй сайн байгаа боловч эргээд одоо таны хувьд мэлхийн ордонд бас бод гариг маань сүүдрийн хуралтыг 12-ноос хийж эхлэнгүүт жишээлбэл таны хувьд ямар нэгэн унаа тэрэг машин тэрэг худалдаж авахтаа энэ үеэр болгоомжтой бай. Ойрын аялалд гарна гэд одоо төлөвлөж идэл чинь таны явах гэжсэн төлөвлөж исэн төлөвлөгөөнүүд өөрчлөгдөхийг үгүйсэхгүй байна. За унаа тэрэг машин тэрэгтэй холбоотой ямар нэгэн асуудал, гэмтэл, бэртэл эвдрэл одоо юм уу жижигхэн одоо асуудал жижиж болно. Энэ үүсэх өндөр боломжтой байна. Тэгэхээр холын аялалд гарах гэж байгаа бол энэ үеэр нэлээд болгоомжтой хандах хэрэгтэй. Холын аялалд явах гэж байгаа бол дээрх асуудалд анхаарлаасаа хандуулаарай. За нөгөө талаас болохоор бод гариг урагшлах ухрах хөдөлгөөний хийснээр ойрын одоо мэдээ сонсох, ах トゥ устэйгээ харилцаа холбоо тогтоох, хин нэгэн хүнтэй одоо харилцаа холбоо тогтоож ах トゥ устэйгээ тодорхой хэмжээний уулзах, ойлголцох, ярилцах, шийдэгдэх ёстой асуудлууд шийдэгдэх шаардлагатай болно. Тэгэхээр үхрийн ордны мандалттай хүмүүсийн маань хувьд энэ үеэр нэлээд болгоомжтой хандхаас гадна одоо хүмүүстэй ойлголцох, харилцах, за дээрэс нь богино аялалд гарах энэ төр гэсэн үе дээр анхааралтай байгаарай. За тэгээд бас хүмүүстэй ойлголцож ярилцахад бас буруу ойлголцох, буруу одоо харилцах гэдэг саад асуудлууд тань дээр бас үгүйсэхгүй. Ерөнхийдөө бол сугар гариг буюу таныг удирддаг гариг бас мэлхийн ордонд бас аялж байгаа учраас тэр одоо үеүүдээр танд бас одоо тодорхой хэмжээгээр өөрөөс чинь одоо хамаарсан юм уу, өөрт чинь ямар нэгэн нөлөөлөх үйс ажил, бизнесийн уулзалт, эсвэл хамт ажилладаг хүмүүстэй холбоотой асуудлууд, ойрхон аялдаг хөршүүд, ойрхон явдаг жим, фитнес газрууд чинь бас үүнд нэлээд одоо өртөгдөж байгаа. Тэгэхээр тэр газрууд дээр харилцааны асуудал, үл ойлголцол зүйлүүд бас үүсэх өндөр боломжтой байна. За магадгүй эргээр ярих юм бол мэдээж та ойрын хугацаанд жимээ солих, фитнесээ солих, машинаа солих, ойрын аялалд явах гэдэг юм шийдлүүд бол үүснэ. Гэхдээ үүнийгээ маш зөв хяналттай шийдэхгүй бол ойрын хугацаанд буюу яг миний хэлж байгаа 6 сарын 12-ноос 7 сарын 23-ны хооронд огцом хөдөлгөөн хийвэл эргээд энэ маань буруу одоо сонголт болохыг үгүйсэхгүй харагдаж байна. За энэ дараагийн орд бол эхрийн орд. За эхрүүдийн маань хувьд энэ ухрах хөдөлгөөн маань маш одоо чухал. Эхрүүдийг бод гариг удирддаг, бод гаригийн маань мэлхийн ордонд байна. За таны хувьд ягаад ч юм ухралтаар ингээд өөрийнхөө үн цэнийг өгөөд байгаа зүйлүүдийг аяг өөрчлөхийг хичээнэ. Учир нь таны санхүүгийн байдал дээр тодорхой хэмжээгээр тооцооллын асуудал үүсэх. За магадгүй та энэ үеэр буруу тооцоолсон байна гэж үзээд альва асуудалтай одоо дахин өөрөөр харах ийм шийдлүүдийг үүсгэн санхүү мөнгөн дээр жишээлбэл та тооцооллыг зөв гаргах гэж илүү хичээх нь байна. За нөгөө талаас бас таны хувьд санхүүгийн асуудалтай холбогдсон зүйлүүд байгаа бол үр ширнээс гарахын тулд ямархуу алхам хийх үү? За мөнгөө яаж одоо зүй зохистой хөрөнгө оруулах уу? За тэгээд бас өөрийнхөө хувьд өөртөө хэрэгцээ шаардлагатай зүйлүүдийг яаж худалдаж авах уу, яаж сонгох уу гэх мэтчлэн олон ийм өөрчлөлтүүд бас гарч ирнэ. Тэгэхээр энэ үеүүдээр та болж өгвөл одоо ямар зүйлд хөрөнгө оруулалт хийх гэж байна, ямар зүйл худалдаж авах гэж байна.
ямар зүйлээс ашиг авах гэж байна гэдгээ аюул сайн судлах хэрэгтэй, маш их тооцоолох хэрэгтэй. Жишээлбэл та нэг зүйл худалдаж аавна гэд бодоод явж байтал тэрэнд чинь одоо үрлэг зарлах тооцооллын өөр асуудлууд үүсэх. Эсвэл та хөрөнгө оруулалт хийгээд ашиг хонжоо аавна гэж бодож исэн одоо зүйлүүд маань өөрөө тооцооллын алдаа гарах гэх мэтчлэн одоо ийм зүйлүүд болох боломжтой байгаа учраас таны хувьд энэ үеэр болж игэл мөнгө санхүү дээрээ илүү тооцоолол үүсгэж зөв одоо тооцооллоор санхүү мөнгө босгоно гэдэг дээр анхаарахгүй бол таны төсөөлөд бодоод ингээд хит их одоо эргээр харж исэн зүйлүүд магад одоо яг 6 сарын 12 болон 6 сарын 29-ноос ахуулаад буруу тооцоологдсон, буруу одоо байсан байхыг үүсэхгүй ба ялангуяа урдхан талд нь буюу 6 сарын 9-нд Бархас бод гарыг сугар гаригтай хамтын аялал хийснээр танд ямар нэгэн байдлаар одоо over the moon хийгээд илүү их өөртөө сэтгэл хангалуун байгаад одоо юу гэдэг хийх болон бүтнэ гэж бодоод ямар нэгэн зүйл худалдаж авах хөрөнгө оруулалт хийснээр эргээд ашиг хонжооны хувьд буруу төсөөлсөн, буруу тооцоолсон ийм зүйлүүд байхыг үүсэхгүй гэдгийг анхаарах шаардлагатай байна. Учир нь одоо таны хувьд сугар гариг маань ихрийн ордонд яг санхүүгийн байршил дээр нухарч байгаа учраас энэ үеүүдээр болж өгвөл дээрх асуудалтай анхаарлаа хандуул. За гэр бүлд чинь бас ямар нэгэн санхүүгийн юм уу мөнгө төгрөгтэй холбоотой асуудлууд үүсгээр харагдаж байна. Тэгэхээр тэдэртэй холбогдсон тооцооллын асуудлаа бас эргэн харах шаардлагатай үе эхэлж байна. Тэгэхээр бол бод гариг маань ухрах хөдөлгөөн хийснээрээ эхрүүдийн маань хувьд хамгийн чухал одоо өөрлөгөө өнгийг, тотгошоогоо өнгийг, санхүүрөөгөө өнгөж харж зөв тооцоолол, зөв үрлэг зарлага ер нь бол одоо өөрийн хувьд мөнгөө цааш нь яаж арвижуулах уу гэдэг дээр илүү их тооцоолол ботсон ийм одоо сар эхэлж байна. Мэлхийн ордны мандалттай хүмүүсийн маань хувьд бод гариг ухрах хөдөлгөөнийг таны ордонд хийж байгаа. Тэгэхээр яг одоо өмнөх нь буюу 6 сарын 8, 9-ний өдөр Бархас бод гариг маань сугар гаригтай аялснараа ягаад ч юм таны хувьд ингээд ихэнх зүйлийг маш эргээр, маш одоо тодоор хараад том алхам одоо эрэг алхам хийх ийм сонирхлыг бол бүрдүүлнэ. За нөгөө талаасаа болохоор анхаарах ёстой зүйл юу вэ гэвэл бод гариг яг таны ордонд, мэлхийн ордонд ухрах хөдөлгөөн хийгээд эхлэхээр та ямар нэгэн байдлаар одоо өөрийнхөө ярьж хэлж байгаа зүйл дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Бусдтай ойлголцох байдал дээр бас маш сайн анхаарах хэрэгтэй. Хүмүүст хэлж байгаа зүйлүүдээ маш тодорхой сайн ойлгомжтой хэлэхгүй бол одоо харилцаа холбоо маань буруу ойлголцол, буруу төлөвлөгөө таныг одоо эргээд буруу хэлэх, буруу ойлгуулах гэдэг ийм хэлбэр рүү орохоос гадна таны хувьд бас зөв чигээ алдах юм уу? Ямар нэгэн төлөвлөжсэн төлөвлөгөө, бодож исэн бодол зүйлүүдээ ингээд орхигдуулаад эргээд одоо нэг төрлийн одоо зөв зам мөрлөгөө орч чадахгүй байх. Эсвэл одоо ямар нэгэн төлөвлөжсэн зүйлүүдээ тодорхой харахгүй байх. Эсвэл ямар нэгэн одоо урт удаан хугацааны зорилго тээж авч ирсэн энэ маань өөрчлөгдөх ийм боломжтой үе бол эхэлж байна. Тэгэхээр энэ үе дээр болж өгвөл одоо та түр хүлээгээд одоо том шийдэл гаргахгүйгээр илүү их одоо бодох, бясалгах юм уу хүлээх. Тэгээд ямар нэгэн байдлаар бод гаригийн одоо сүүдрийн ухралт болон одоо бодит ухралт дуустал том шийдэл гаргахгүй байх хэрэгтэй. Харин эргээд хуучин төлөвлөж ирсэн ажлуудаа, хуучин одоо хийж дуусгаагүй зүйлүүдээ, урд нь очино гэж исэн газартаа, урд нь очино гэж исэн салонд очих юм уу, эсвэл урд нь очино гэж исэн зөв гоо сайхны газраа хүртэл очиж юу гэдэг өөрөө цаг хугацааг илүү зориулвал энэ үеэр илүү одоо үр дүнтэй өөрчлөлтийг танд өгөх нэ. Тэгээд бод гариг маань урагшлаад ирэхээрээ танд илүү одоо юу гэдэг том шийдэл, зөв шийдэл, эерэг шийдлүүдийг танд өгөж эхэлнэ. За энэ дараагийн орд бол арслангийн орд. Тэгэхээр бод гариг маань ухрах хөдөлгөөнийг хийгээд урагшлах хөдөлгөөнөө одоо хийх хүртэл таны хувьд ямархуу зүйлүүд дээр анхаарлаа хандуулах нь вэ гэвэл мэдээж холын улс оронтой холбоотой ямар нэгэн ажил бизнес чинь саатах бүрэн боломжтой харагдаж байна. Тэгэхээр бол арслангуудын маань хувьд хол улс орноос одоо бараа таваар татдаг. Эсвэл хол улс оронтой холбогдсон мэйл ажил хийдэг. За ямар нэгэн төсөл хэрэгжүүлдэг энэ төр бол энэ үеэр илүү анхаарлаа хандуулах хэрэгцээтэй. Магадгүй таны хувьд одоо буруу мэдээлэл, мэйл, имэйлтэй холбоотой саатал асуудлууд. За дээрэс нь бодож исэн төлөвлөгөө юм уу одоо юу гэдэг тооцоолж исэн тооцоолол алдагдах юм уу буруу одоо тооцоолох гэдэг зүйлүүд тань дээр
үүсэх өндөр боломжтой. За хуваарай ажил төрөл хийдэг хүмүүс маань ч тэр бас нөгөө талаасаа офисын ажил төрөл хийдэг хүмүүс маань ч тэр энэ үеэр ажлын байран дээр одоо үүсэж байгаа саад асуудлуудыг харахгүй байснаар энэ үеэр илүү ил гарч ирэх, эсвэл таны хувьд төлөвлөөгүй байсан баахан ажлууд гарч ирэх, эсвэл хэн нэгэн хүн таны ажил төрөл дээр саад болж исэн хүндрэлтэй ийм зүйлүүдийг олж мэдэж авч ингэж ажиллах ийм шаардлагатай бас үе эхэлж байна. Тэгэхээр бол энэ үе таны хувьд эргээд одоо өөрийнхөө ажлын байр, өдөр тутмын ажил цагаа одоо хуваарилдаг байдал, өөртөө чинь өрсөлддөг хүмүүс хийн, өөртөө чинь дайсагнадаг хүмүүс хийн, таны ард дур хэн юу хэлж ярьж явж гинөө гэдгийг хүртэл ойлгож олж мэдэх юм уу юм. Тэгэхээр ер нь бол энэ үе танд тодорхой хэмжээгээр маш их одоо эргэн дүгнэлт хийх, ажил дээрээ анхаарах, дайснуудтайгаа яаж харилцаа үүсэх үү, хэн таны амьдралд саад бэрхшээл учруулж гинөө гэдэг дээр илүү их зохицуулагдана. Тэгэхээр бол таны хувьд энэ одоо бод гарагийн ухрах хөдөлгөөнөөр өөрийнхөө хайж гээсэн зүйлүүдийг эргэж олох, за өөрийнхөө ямар нэгэн одоо шийдвэр дээр өөрчлөлт гаргах, холын аялал гарах гэжсэн бас саатал үүсэх, за дээрэс нь бизнесийн ямар нэгэн уулзалт, гэрээ, контракт, эсвэл мэйл, харилцаа айднаар одоо бас буруу тишиг эргэх бүрэн боломжтой учраас таны хувьд энэ үеэр болж игэл одоо том шийдлүүдийг энэ үеэр гадаад улс орон, ажил бизнес, за дээрэс нь ажлын байран дээр харилцаа, за тэгээд өөртөө чинь саад болж байгаа хүмүүстэй энэ төр холбоотойгоор хүлээцтэй хандахыг бол зөвлөхөр байна. Учир нь энэ үеэр бол мэдээж буруу ойлголцол нэгт, магадгүй буруу хүнийг гүтгэх, гуравт гэвэл одоо хоёрт гэвэл хангалттай мэдээлэл дутуу, гуравт гэвэл таны хувьд бас эргээд өөрийнхөө одоо юу гэдэг нь төлөвлөгөө зүйлүүдтэйгээ эргэн ажиллах шаардлагатай бас болох юм зүйлүүд бол гарч ирж байна. Тэгэхээр арслангуудын маань хувьд болж өгвөл энэ үеэр одоо хүсэл мөрөөдөл, урт удаан хугацааны санхүүгийн одоо орлого ашигын зөвлөд, төлөвлөгөөнүүд дээр маш их анхаарлаа хандуулах шаардлагатай. За нөгөө талаасаа бас мөнгө санхүүтэй холбогдсон одоо том хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийх шаардлагатай үе бол ирсэн байна. За энэ дараагийн орд бол охины орд. Охины ордныхны маань хувьд мэдээж энэ одоо ирж буй одоо таны өөрийн чинь одоо бод гарагийг ухрах хөдөлгөөн хийж байгаа үе бол танд ямар нөлөөллийг авчрах вэ? За мэдээж таны хувьд гэвэл ер нь та хаашаа яваад байна вэ гэдэг дээр их анхаарлаа хандуулна. Би ер нь хаашаа явж гин үү? За юу руу явж гин үү? Ямар хүсэл мөрөөдлийг тээж гин үү? За дээрээс нь бас одоо ямар зорилготой ер нь одоо ажиллаж амьдраад байна вэ гэдгээ та эргэж харнаа. За нөгөө талаасаа болохоор бас таны хувьд нөхөрлөл хүрээлэл дээрээ бас эргээд маш олон тооны уулзалт, цуглаануудыг зохион байгуулах бүрэн боломжтой болох нь байна. Тэгэхээр охины ордныхны маань хувьд нэлээд нийгэмшилтэй, хүрээлэлтэй, хуучин одоо уулзж ирсэн найзуудтайгаа эргэж уулзах, хуучин одоо хамтарч ажилладаг байсан, хүрээлдэг байсан хүмүүстэйгээ эргэж уулзах. За тэгээд бас одоо олон нийтийн харилцаа холбоонд идэвхтэй оролцох, хүмүүс таныг илүү их одоо дуудах, харилцах юм сонирхолтой болох. Магадгүй одоо жишээлбэл 10 жилийн уулзалт, их сургуулийн уулзалт, за юу гэдэг community, хобби, дуртай зүйлээ одоо хийдэг, уулздаг хүмүүсийн цуглаан амтэр гэдэг бүх талаасаа айгүй идэвхтэй болж эхэлж байна. За нөгөө талаасаа та бас магадгүй эргээд өөрийнхөө дуртай хоббиг эргэн авч одоо өөрийн болгох, өөрөө дахин сурч мэдэх сонирхолд бас автах бүрэн боломжтой үе бол эхэлж байна. Тэгэхээр энэ үе танд тодорхой хэмжээгээр одоо өөрт чинь хамгийн чухал нөлөөтэй зүйл болох өөрийн чинь хобби, хүрээлэл, нийгэмшил, харилцаа, найз нөхд гэдэг зүйл бол хамгийн чухал байна. За дээрэс нь бас олон найз нөхөд хүрээлэл одоо үүсэхийн дагуу сацуу бас таны хувьд эргээд одоо энэ олон хүмүүс донд өөрийгөө алдах гэх юм уу, өөрийнхөө зорилгыг бас алдах бүрэн боломжтой учраас энэ одоо ухарч байгаа хөдөлгөөнд хүмүүсийг даган дуурайгаад байна уу? Эсвэл өөрийн чинь зорилго яг энэ үеэр мөн байна уу гэдгийг аягүй сан эргцүүлэн бодох шаардлагатай ийм бас үе эхэлж байна. За нөгөө талаасаа бас урд нь ямар нэгэн төлөвлөж исэн нэг зорилго
энэ үеэр иргэн гарч ирнэ. Тэгэхээр энэ зорилго маань танд эргээд бас нэлээд одоо юу гэдэг хуучин бодож исэн юм эргүүлэн харж хийх, сөхөх, урт удаан хугацааны бизнес төлөвлөгөө гаргах, урт удаан хугацааны зорилготой холбогдсон, санхүүтэй холбогдсон урд нь яригдчихсэн зүйл иргэн гарч ирэх бүрэн боломжтой учраас энэ үеэр үүндээ анхаарлаа хандуулахаас биш шин зорилгыг тодорхойлох, шин найзтай болох, шин одоо хүсэл мөрөөдлийг бол биелгээл одоо оруулж ирэх дэмий үе гэж бол тань зөвлөхөр байна. Үүний хажуугаар харин хуучин найз нөхдүүдтэйгээ ярьжсэн зүйлүүдэд илүү ажил хэрэг болвол танд илүү цохилтой. За нөгөө талаасаа болохоор таны хувьд нэлээд холын хараатай байгаа харагдаж байна. Тэгэхээр холын хараатай байгаа учраас энэ үеүүдээр ер нь өөрт чинь садаа болж байгаа харилцаануудыг цөөлөх. За нөгөө талаасаа бас холын хараа юу гэдэг ирээдүйн зорилго төр чинь хэн танд илүү тус нэмрээ үзүүлж чадах вэ гэдгийг илүү хэрэгцүүлэн харж илүү одоо зөв алхамнуудыг та энэ үеэр хийх өндөр боломжтой болж байна. Зяны дараагийн орд бол жинлүүрийн орд байна. Тэгэхээр жинлүүрийн ордныхны маань хувьд ирж байгаа одоо энэ бод гаригийн ухрах хөдөлгөөн 6 сарын 12-ноос бас дээрээс нь 6 сарын 29 болон 7 сарын 23-ны хооронд танд илүү одоо чухал нөлөөллийг зорилготой за ажил карьер дээр чинь өгж байгаа. Тэгэхээр бол ажил карьер чинь нэг төрлийн таны хувьд яг ингээд ямар нэгэн байдлаар урд нь та юу хийж бодож ирсэн жинлүүрүүд. За урд нь ямар нэгэн сонирхолтой зүйл юу хийж ирсэн юм. Эсвэл урд нь хуучин ажиллаж исэн газраас чинь тань руу ярих, хуучин одоо хамт ажиллах гэж байсан юм уу, ажиллах гэж ажиллаж исэн юм уу зүйлээс холбоо тогтоох бүрэн боломжтой байна. За нөгөө талаасаа бас эргээд одоо таны хувьд ажил карьерийн холбогдсон асуудал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай болно. Хаана хинтээ ажиллаж байгаа, за ямар дарга цэгээр өдөрдүүлж байгаа, ямар байгууллагт ажиллаж байгаа вэ гэдгийг илүү та одоо анхаарч эхэлнэ. Тэгээд нөгөө талаас ажилд орё гэж бодож байгаа бол энэ үеэр дахин ажиллаа хөөцөлдөх шаардлагатай. Магадгүй хуучин компаниас юм уу, хуучин өргөдлөө өгсөн газраас ч холбоо барьж магадгүй. Гэхдээ эцсийн үр дүндээ яг таны хийх зүйл мөн үү гэдгийг илүү шийдэх юм үе рүү бол орно. За нөгөө талаас бас шинэ ажил бол хайгаад энэ үеэр дэмий. Хуучин газраас ажил ярил эргэн та бодох бүрэн боломжтой. За нөгөө талаас болохоор таны хувьд ер нь та өөрөө нийгэмд ямархуу байр суурьтай байгаа вэ? Ямархуу байр суурийг эзэлж гин үү? Миний ер нь ажил карьер ямархуу төвшөнд явж гин үү? Би ерөнхийдөө бол ажил карьер дээр ямар одоо саад учраад байгаа вэ гэдгийг эргцүүлэн харна. Нөгөө талаасаа бас одоо өөрийнхөө ажил карьер дээр ямар одоо асуудлууд байгаа вэ гэдгийг илүү харах юм боломжийг бас өгж байгаа үе учраас та мэдээж хэрвээ одоо албан тушаал төвшиг сонирхолтой ажил карьер дээр илүү амжилттай болоё гэж бодож байгаа бол эргээд өөрийнхөө алдаануудыг юм уу асуудлуудыг түүж харж одоо олж харах бүрэн боломжтойгоос гадна ажил дээр чинь саад болж байгаа гадны нөлөөлөл хүчин зүйлүүд, дайснуудыг та олж нээн энэ үеэр. Нөгөө талаасаа болохоор урагшлах хөдөлгөөн хийгээд эхлэнгүүт та энэ гацаа саадуудаасаа гараад дайснаа олж мэдэх, саадуудаа олж мэдэх, тэгээд ажлаа яаж амжилттай болох вэ? Үүн дээрээ яаж амжилт гарах вэ гэдэг дээрээ илүү зөв төлөвлөгөө гаргаж эхлэх юм байна гэж бол харагдаж байна. За энэ дараагийн орд болохоор хилэнцгийн орд. За хилэнцгийн ордныхны маань хувьд бод гариг урагшлах болон ухрах хөдөлгөөнүүдийг таны ордонд ямар нөлөөтэй хийх вэ? За тэгэхээр бол таны хувьд ягаад ч юм ингээд амьдралаас сурах ухаан. За магадгүй одоо залуухан хилэнцүүд маань сургууль соёлд орох юм уу, сургууль соёлд бүртгүүлэх цаашид ямар сургуульд орохын, боловсрол хаана эзэмших, ямар сургуульд орохын гэдэг зүйлүүд бол айгүй идэвхтэй болж байна. За нөгөө талаасаа бас одоо сургууль соёлоос гадна таны хувьд ингээд тодорхой хэмжээний гадагшаа чиглэсэн аяллуудыг ямар нэгэн одоо бизнес төлөвлөгөөнүүдийг их гаргах ийм үе байна. За сурч мэдээ гэж бодож байгаа хилэнцүүд маань энэ үеэр одоо яг өөрийнхөө судлах байгаа сэдв сургууль орох гэж байгаа энэ юм уу явах гэж байгаа аялал зүйлүүдээ айгүй сайн дахин нэг судлах шаардлагатай байна. Учир нь таны хувьд үүн дээр чинь гацаа саадууд үүсэх, эсвэл буруу одоо төлөвлөсөн төлөвлөгөө байхыг олж мэдэх,
Эсвэл одоо таны сонирхож исэн сургууль соёл чинь яг одоо таны хүсэж исэн одоо мэрэгжил зүйлүүдийг өгөөг хүртэл одоо мэдэж авах гэдэг юм уу юм боломжтой. Эсвэл та энэ үеэр илүү судалгаа хийвэл үүн дээр чи амжилттай өөрчлөлт татсан юм судалгаа хүртэл гарч ирэх боломжтой байна. За нөгөө талаас болохоор таны хувьд бод гариг маань таны одоо итгэл үнэмшлийг бас нэлээд өөрчилсөн олон өөрчлөлтүүдийг мэдрүүлнэ. Тэгэхээр амьдралд чи ямар нэгэн өөрчлөгдөх итгэл үнэмшил, амьдралд чи ямар нэгэн болох өөрчлөлтүүд хаана юу болохоор байна гэдгийг олж мэднэ. За нөгөө талаасаа бас одоо ямар сургууль соёлд сурах уу, за тэгээд ер нь цаашдаа ямар зүг чигийг барих уу, ямар шашин хүртэл шүтэх үү гэдгийг хүртэл та энэ үеэр судлах юм уу, өөрийн чинь одоо амьдралыг харах морал этик дээр хүртэл ямар нэгэн өөрчлөлтүүд гарч ирэх бүрэн боломжтой. За эцэг эхийн аль нэгтэй холбоотой маргаан зөрчилдөөн үүсэх өндөр боломжтой. Ямар нэгэн хүмүүжлэлтэй холбогдсон юм уу, өөрийн чинь хүмүүжлэлтэй холбогдсон асуудлууд бас энэ үеэр гарч ирэх боломжтой. Нөгөө талаас болохоор бас одоо хилэнцүүдийн маань хувьд тодорхой хэмжээний одоо өөрийнх нь одоо өөрийн чинь цаашдын ертөнцийг үзэх бодол амьдралд эргээр хандах энэ хандлага зүйлүүд бас энэ үеэр илүү иргэн танд одоо гарч ирнэ. Тэгэхээр ягаад чинь таны хувьд ингээд судалж байгаа зүйл, сурж байгаа зүйл бас дээрэс нь өөрийн чинь амьдралд хандах хандлага, идэвхтэй хандах хандлага, за дээрэс нь нөгөө талаас азаа туршсан юм алхмууд бас аягүй хийгдэх учраас хилэнцүүдийн маань хувьд азаа турших хэд их одоо эерэг сэтгэж байгаа гэд одоо юу гэдэг санхүү мөнгө ажил төрөлтэй холбоотой зүйлүүдээр рискэнд оруулах вэ гэж бол энэ үеэр анхааруулж байна. Нөгөө талаасаа бол харин эргээд судлах, шинжлэх, ухах, судлах, ойлгох, хайх, олох гэдэг зүйлүүд бол энэ үеэр илүү их хилэнцүүдэд маань эрчимжин өгж эхлэх нэ. За энэ дараагийн орд бол номын орд байна. Бод гариг ухрах хөдөлгөөнийг бол таны өөрийн чинь одоо ажил, карьер, за тэгээд таны өөрийн чинь яг дотоод сэтгэл зүйн одоо олон асуудлуудтай ч холбоо харуулж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд та банкны зээлтэй юм уу, банкнд одоо холбоотой асуудалтай, эсвэл одоо ямар нэгэн такстай холбоотой асуудалтай бол банк санхүүгийн чиглэл өршөөртэй холбоотой асуудал болон хуулийн байгууллагатай холбогдсон асуудал дээр анхаарлаа хандуул, бичиг цаасны дуусгаагүй ажлууд, эсвэл банкнд бөглөж өгөх, банкнд одоо гаргасан өргөдөл, үүнтэй холбогдсон одоо иргэн буцаалт, хариулт юм уу, эсвэл нааш хашаа явсан асуудлууд үүсэх өндөр боломжтой. За нөгөө талаас гэр бүлийн харилцаа, ирэмийн харилцаан дээрээс ямар нэгэн байдлаар одоо хадгаламжийн холбогдсон зөрчлүүд юм уу, эсвэл таны хувьд ямар нэгэн байдлаар банктай холбоотой дахин одоо өөр банк юм уу, дахин одоо хадгаламжтай холбоотой зүйлүүд дээр анхаарлаа хандуулах шаардлагатай болно. Үүнтэй холбогдсон одоо төлөвлөгөө, үүнтэй холбогдсон ямар нэгэн деталь анхаарлага, судалгаа, шинжилгээ шаардлагатай үе бол эхэлж байна. За нөгөө талаас болохоор бас одоо хин нэгэн хүнээс ямар нэгэн мэдээлэл сонсох, энэ мэдээлэл маань эргээд таны гэр бүлийн харилцаа, ирэмийн харилцаа, банк санхүү, мөнгөтэй холбоотой асуудалд нөлөөлөх үс хэмжээнийх бас болох өндөр боломжтой байна. За нөгөө талаасаа бас эргээд одоо таны хувьд ямар нэгэн зүйлийг судалгаа, шинжилгээ хийж эрэл хайгуулахыг шаардлагатай болж байна. За дээрэс нь одоо ямар нэгэн хүнтэй хөрөнгө оруулалт, гэрээ хэлцээр хийх юм бол тухайн хүнтэй холбогдсон ямар нэгэн судалгаа, шинжилгээ танд шаардагдаж байна. За нөгөө талаасаа бас одоо хамтарч гэрээ хэлцээр хийх юм бол тухайн хүн ямар нэгэн өөрчлөлт, санхүүгийн асуудал юм уу, хөрөнгө оруулалттай холбогдсон зүйлүүдэд илүү их ярих, хэлэх, ойлголцох гэдэг зүйлүүд бол болох боломжтой харагдаж байна. За нөгөө талаасаа бас таны сэтгэл зүйн асуудал болон өөрийн чинь дотоод асуудалтай холбогдсон зүйлүүд өрнөх өндөр боломжтой харагдаж байна. Өөрийн чинь тухай хэн нэгэн хүний ховж, өөрийн чинь тухай ямар нэгэн одоо мэдээгүй зүйлүүд мэдэгдэх. За нөгөө талаасаа та бас эргээд одоо юу гэдэг хийх гэж байгаа ажлаа судлах, хийх гэж байгаа ажлаа судалгаа, шинжилгээний одоо байдал руу оруулах, ярилцахаасаа илүүтэйгээр тухайн хүнийг сонсох, гэр бүлийн хүнийг илүү сонсож өгөх шаардлагатай ч юм уу. За нөгөө талаасаа бас эргээд гэр бүлийн хүнтэйгээ харилцаа холбоон дээр илүү анхааралтай одоо харилцаа үүсгэх, тухайн хүний сэтгэлийг сонсох, өөрийнхөө дотоод сэтгэл зүйг сонсох, өөрийнхөө одоо хувьд өөртөөгөө ажиллах,
өөрөө чинь дотоод асуудал, сэтгэл зүйн асуудал юу болоод байна. Эргээд бас таны амьдрал хэр тогтвортой байна. Сэтгэл зүй чинь хэр хямралтай байна гэх мэтчлэн ер нь өөрлөгөө өнгөсөн юм олон одоо ухралтай хөдөлгөөнүүд амжилттай өөрчлөлтүүдийг тань татна. За энэ үеэр бусдын нууцыг бусдад задлж болохгүй. Энэ үеэр ховж өрх үзэлдэж болохгүй. Энэ үеэр болж игэл одоо өөрийнхөө сэтгэл санааг илүү их сонсох шаардлагатай байна. За энэ дараагийн орд бол матрын орд. За матрын ордынхны маань хувьд ирж байгаа энэ одоо бод гаргийн ухрах хөдөлгөөн таны өөрийн чинь одоо харилцаа холбоо, гэр бүлийн харилцаа холбоо. За энэ үеэр эхнэртэйгээ маргалдах, нөхөртөөгөө маргалдахаас зайлсхий. За энэ үеэр одоо гэрээ хэлцээр хийдэг, бизнес хамтарч хийдэг хүмүүстэйгээ маргалдаж мэтгэлцгээс зайлсхий. Тухайн хүмүүстэй буруу ойлголцоос зайлсхий. Энэ үеэр шинэ гэрээ контракт битгий хий. Энэ үеэр шинэ ажил битгий төлөвлөл. Энэ үеэр хүмүүстэй хамтарч ямар нэгэн зүйл хийх гэж битгий яарч твд. Учир нь одоо бод гарыг ухрах хөдөлгөөн хийхэд эргээд олон одоо төлөвлөөгүй асуудлууд үүсдэг. Бие бинийгээ эвгүй байдалд оруулах өндөр боломжтой. Харин хуучин хамтарч ажиллая гэжсэн хүмүүс энэ үеэр иргэн гарч ирэх, хуучин хамтрыг гэж ярьжсэн хамтралууд, гэр бүлийн харилцаа, эрэмийн харилцаан дээр хамтарч ажиллая, хамтарч хий, хоёулаа хамтарч ийм юмыг гэртээ авч тавья магадгүй, хоёулаа хамтарч ийм зүйлийг хамтдаа ийм зүйлээр хичээллийч гэдэг юм уу, гэр бүлийн харилцаан дээр нэг юм хамтдаа хийнэ гэж урд нь ярьжсэн зүйл харин иргэн гарч ирж хамтдаа хийх боломж болцоо өгдөл нь бол гарч ирнэ. Харин шин зүйлүүдийг хамтдаа хийгээд бол одоо нэгэндээ худлаа ярьсан болдго юм уу, эсвэл ямар нэгэн одоо гадна талын хүчин зүйл үүн дээр чинь саадуудыг хүчруулах бүрэн боломжтой байна шүү. За нөгөө талаасаа болохоор бод гарыг харилцаан дээр ухрах хөдөлгөөн хийж байгаа маань таныг эргээд одоо хуучин X-тэй чинь эргэж уулзуулах, хуучин уулзж исэн, гэр бүл болж исэн, салж нийлсэн хүмүүсийн чинь амьдралд чинь авчрах нэ. Тэгэхээр анхаарах ёстой зүйл гэвэл энэ үеэр одоо иргэн шийдэгдэх ёстой, хоорондоо дуусгаагүй байсан харилцааны асуудлууд таны амьдрал дээр иргэн гарч ирнэ. За нөгөө талаасаа эрүүл мэнд, сэтгэл санаа, ажил төрлийн асуудал гэр бүлийн харилцаанд ч орж ирэх учраас бас анхааралтай байх хэрэгтэй. Ажлаасаа болоод гэр бүлийн хүнтэйгээ маргалдах, өөрийн чинь одоо ажлын асуудлаас болоод хамтрагчтайгаа үл ойлголцол үүсэх гэд олон саадууд байгаа учраас альва асуудал үүслэ гэж бодоход 7 сарын 23-наас ахуулан эргээд асуудал маань эрг болоод шийдэлд хүрч эхлэх нэ. За энэ дараагийн орд бол бомбын орд байна. За бомбын ордынхны маань хувьд ирж байгаа одоо ухрах хөдөлгөөн маань за яг одоо эхлэл хэсэгт ярьсан зүйлүүд маань тань дээр ямар одоо нөлөөлөл учруулах вэ гэвэл за бомбуудын маань хувьд бомбын ордны мандалттай хүмүүст бод гарыг ухрах хөдөлгөөн хийж байгаа маань нэг төрлийн одоо өөрийн чинь эрүүл мэндтэй холбогдсон асуудал байна. Тэгэхээр та магадгүй урд нь шин дайет барьж байгаа хайцсан, магадгүй та урд нь өөртөө эрүүл мэнд дээрээ одоо магадгүй дасгал хийн гэж жагаад хайцсан, тамхиа хайна, сахараа хайна, алкогол хэрэглэхгүй гэдэг одоо юу гэдэг ингээд янз бүрийн дотроо хэлжсэн нэг юм одоо шийдлүүд байсан байж болно. За эдгээр иргэн гарч ирэх боломжтой. Хэрвээ та шийдэггүй байсан бол эрүүл мэнд дээр ч асуудал үүсэх өндөр боломжтой. Асуудал үүснээрээ эргээд таныг дахин одоо өөрийнхөө эрүүл мэнд рүү харах, дахин шинэ одоо эхлэлийг тавих, шинэ дайет барих, за ийм асуудал руу хүртэл чиглүүлж болох үс байна. Тэгэхээр ялангуяа таны хувьд одоо 2-3 сарын үед эрүүл мэнд дээр ч ямар асуудал шийдэл үүсчихсэн, үүнтэй холбогдсон дараагийн бас асуудал шийдлүүд гарч ирэхийг үгүйсэхгүй харагдаж байна. За нөгөө талаасаа болохоор ажлын байран дээрх холбогдолтой асуудлууд, ажил, эрүүл мэнд, өдөр тутмын амьдралын хэлбэр таны хувьд одоо нэлээд анхаарлын төвд ирнэ. Тэгэхээр болж игэл та илүү одоо өөрийнхөө эрүүл сарвал байх, яаж зөв амьдрах уу, яаж зөв одоо эрүүл амьдарч эрүүл зөв шийдэлтэй үр ширгүү, өвчин зовлонгүй амьдрах уу гэдэг дээрээ илүү их одоо ойлгосон, уншсан, судалсан, бас шинэ алхам тавьсан юм үеийг бол эхлүүлнэ.
За бод гариг маань бас одоо таны хуучин дуусгаагүй байсан ажлыг дахин гаргаж ирнэ. Магадгүй таны хувьд одоо хийж дуусгаагүй байсан ажлаа хийж дуусгах шаардлагатай бас болгоно. Тэгэхээр та ямар нэгэн байдлаар хийж дуусгаагүй бас хийн гэж бодож исэн асуудлууд гарч ирэх юм бол энэ үеэр танд илүү идэвхтэй болж өгнө. Тэгэхээр бол одоо бичиг цаасны ажил, дуусгаагүй ажлууд, үр ширээ төлөх, банкнд өрөө төлөх, эсвэл ажлын байран дээр хин нэгэн хүнтэй хамтарч хийн гэжсэн ажлаа дуусгах. За тэгээд гээд маш олон ийм бичиг цаастай холбоотой болон ямар нэгэн төлөвлөж исэн зүйлтэй холбогдсон ажил бизнестэй холбогдсон асуудлууд тань дээр гарч ирэх нэ. За нөгөө талаасаа болохоор бод гариг урагшлах хөдөлгөөн хийгээд эхлэхлээр таны хувьд бод гариг маань эргээд таны одоо амьдралын ямар нэгэн одоо тодорхой хэмжээний ажил, санхүү, карьер гэсэн зүйлүүд рүү илүү анхааруулж байна. Тэгэхээр санхүү дээрээ төлөвлөгөө гаргах, цаашдын хийх гэж байгаа ажил дээрээ төлөвлөгөө гаргах. За дээрээс нь таны хувьд магадгүй одоо ажил бизнесээ эхлүүлэх гэж байгаа бол яг тооцооллыг яаж гаргах уу гэх мэтчлэн олон юм зүйлүүд дээр таны хувьд ухрах хөдөлгөөн хийж байгаа гаригуд маань нөлөөлнө. 7 сарын 23 гэхэд дээрх асуудлууд илүү одоо зөвөр шийдэгдэж таны хувьд илүү одоо харилцаа холбоо, ажил үүсч нь илүү урагштай, хурдцтай явагдана. За хамгийн сүүлийн орд бол загасны орд байна. За загасны ордынхны маань хувьд ирж байгаа бод гаригийн ухрах хөдөлгөөн таны одоо үр хүүхдтэй холбоотой асуудал юм уу? Өөрөө чинь одоо ажил бүтээлтэй холбоотой асуудал, за өөрөө чинь сургууль соёлтой холбоотой асуудал, өөрөө чинь одоо хобби зүйлтэй холбоотой асуудал дээр ухрах хөдөлгөөн хийнэ. Тэгэхээр ухрах хөдөлгөөн хийснээрээ таны хувьд ямар нэгэн төлөвлөж исэн зүйлүүдэд дахин одоо төлөвлөн хийж эхэлнэ. Сургууль соёлд сурыг гэж бодож исэн, сургууль соёлдоо эргэж орё гэж бодож исэн. Магадгүй одоо цаашид ямархуу одоо чиглэлээр бусдыг байлдан дагуулж манлайлах уу, өөрийгөө яаж бусдад танилцуулах уу, олонний өмнө гараад яаж ярих уу, олон нийтэд яаж хурж үйлчлэх үү, яаж олон хүмүүсийг байлдан дагуулах уу, өөрийнхөө бүтээлчсэн характерыг яаж цааш нь одоо шинээр шинжлэх үү. За дээрэс нь сургууль соёл сурыг гэж бодож исэн бол бас энэ үеэр сургууль соёлч идэвхтэй болно. Та илүү сайн судлах шаардлагатай болно. Хаана сурах уу, ямар сургууль сурах уу гэдгээ илүү их эрэлхийлж хайх ёстой гэж бол харагдаж байна. Нөгөө дараагийн болоод өгчин зүйл нь болохоор үр хүүхэд чинь сургууль соёлд орох, үр хүүхэд чинь ямар нэгэн сургууль соёлын өөрчлөлт шинжилтүүдийг бол туулгана байна. За гуравт гэвэл таны хувьд илүү бүтээлч одоо байж иж амжилттай өөрийнхөө санхүүгийн байдлыг босгох шаардлагатай гэдгээ олж харна. Тийм учраас эргээд санхүү, холын зорилго, бүтээлчсэн характер дээр илүү ажиллаж өгөх хэрэгцээтэй болох нь байна. Нөгөө талаас болохоор одоо таны хувьд ямар нэгэн байдлаар урд нь ярьж ирсэн presentation, олонний өмнө өөрийнхөө ажлыг танилцуулах боломжууд, за дээрэс нь өөрийгөө яаж дахин илэрхийлэх үү гэдэг дээр загаснууд маань илүү ажиллаж өгөх юм бол энэ үе илүү чухал үе бол эхэлнэ. Ялангуяа одоо загасны ордны мандалттай хүмүүс маань энэ үеэр одоо боловсрч өөрийгөө яаж чиглүүлэх үү, за сурч мэдсэн зүйлүүдээ яаж хүнд гаргаж туслах уу, хүнд яаж заах уу, сурах уу, олонний өмнө гарч яаж одоо өөрийнхөө сурсан зүйлүүдийг хүнд ингээ сурах уу гэх мэтчлэн олон ийм эрэг өөрчлөлтүүд бол тань дээр одоо идэвхтэй эхэлнэ. Тэгэхээр өөрт чинь энэ дээрх мөчлөг бол нэг төрлийн одоо өөрийгөө яаж илэрхийлэх үү, яаж сурч мэдэж өөрийнхөө ажилд илүү нэмэрхтэй өөрчлөлтүүдийг татах уу гэдэг дээр илүү ухрах хөдөлгөөн хийж байгаа ба урагшлах хөдөлгөөн маань эргээд танд дээрх зүйлүүдийг илүү доктортой болгож өгөхөд туслах нэ.